гişүү унших байсан. Тэгээ намайг уншчаач өглөөс. Хана. Ерөнхийдөө шин тааш. Монгол улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын их хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-ийн 6 дахь заалт 25 дугаар зүйлийн 25-ийн 7-гийн 7 дахь хэсэг Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-1 дахь хэсэг заасныг тус үндэслэн байнгын орооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг Төсвийн байнгын ороо 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хилцээд дараах санал дүгнэлтийг танилцуулж байна. Төсвийн байнгын орооны хуралдаанд улсын хурлын гишүүн, улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж. Батчаргал, Монгол улсын их хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25-ийн 7 дахь хэсэгт байнгын орооны даргыг сонгохдоо улсын хурал сонгогдсон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзан тухайн байнгын орооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно гэж заасны дагуу Төсвийн байнгын орооны даргад улсын хурал сонгогдсон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг ур чадварыг харгалзан улсын хурлын гишүүн Нандтын Наранбаатарын нэрийг дэвшүүлсэн болно. Нандтын Наранбаатар нь 1974 онд төрсөн эхнэр хүүхдүүдийн амт амьдардаг. 1992 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1-р дунд сургууль, 1996 онд цэргийн их сургууль, 2011 онд Америкийн нэгдсэн улсын Калифорни олон улсын их сургуулийг тус төгссөн эдийн засаг нэгтлэн бодогч мэргэжилтэй. Наранбаатар нь 1996-аас 1998 онд цэргийн их сургууль багш, 1998-аас 2002 онд төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, 2002-оос 2004 онд Өмнөговь аймгийн Татвар хэлтсийн дарга, 2004-өөс 2009 онд Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын дарга, 2011-ээс 2015 онд Билэгт говь компанийн гүйцэтгэх захирал, 2016-аас 2020 онд Өмнөговь аймгийн засаг дарга, 2020 оноос эхлэн улсын хурлын гишүүнээр 2 дахь удаага сонгогдсон ажиллаж байгаа бөгөөд улсын хурал сонгогдсон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан улсын хурлын Төсвийн байнгын орооны даргад нэр дэвшүүлсэн болно. Байнгын орооны хуралдааны үеэр улсын хурлын гишүүн Б. Мөнх Соёл Төсвийн байнгын орооны даргад нэр дэвшигчийг дэмжиж байгаа илэрхийлээд цаашид байнгын орооны даргад нэр дэвшүүлэхдээ гендерийн тэгш байдлыг харгалзаж шийдвэр гарах түвшинд эмэгтэйчүүдийг дэмждэг байх. Улсын хурлын гишүүн Д. Пүрэв Даваа засгийн газрын тусгай сангууд болон төсвийн гүйцэтгэлийн талаар төрийн аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилт, улсын хурлаар тухайн жилийн төсвийн төслийг хилцэн батлахдаа төрийн мөнгөний бодлого болон төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэхэд хэрхэн анхаарах, мөн төсвийн байнгын орооны даргад нэр дэвшигчийн боловсрол, ажлын туршлагын талаар улсын хурлын гишүүн Даваагийн Цогтбаатар төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарч төсвийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж ажиллахын зүйтэй талаар санал хэлж төрийн мөнгөний бодлого болон бүгд найрамдах Солонгос улсын Экспорт-импорт банкны шумаар хэрэгжүүлж байгаа 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийн хэрэгжилт, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьчлал, төрийн банкны удирдлагатай холбоотой асуудлаар улсын хурлын гишүүн П. Ган Зориг Төсвийн байнгын орооны даргад нэр дэвшигчийг дэмжиж байгаа илэрхийлж, тус байнгын орооны дарга нь эдийн засаг, төсөв, санхүүгийн чиглэлээр мэргэжсэн байх, мөн төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж, төсвийн бүтцийг оновчтой болгоход анхаарч ажиллахын зүйтэй талаар асуулт асууж үг хэлсэн болно. Мөн улсын хурлын гишүүн Д. Үүрийн Туяа Төсвийн байнгын орооны даргад нэр дэвшигчийг дэмжиж байгаа илэрхийлээд 2026 онд иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татврын буцаан олголтын хугацааг хойшлуулсан талаар тайлбар хэлж, Төсвийн байнгын орооны даргын үүргийг гүйцэтгэх хугацаанд хамтран ажилласан байнгын орооны гишүүдтэй талархснаа илэрхийллээ. Төсвийн байнгын орооны даргад улсын хурлын гишүүн Нандтын Наранбаатарын нэр дэвшүүлсэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хилэлцсэн талаарх
төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Мөнх соёл